За сайн байцгаана уу? Шинэ видеодод тавтай морил та шинэ хүн бол намайг од гэрэл гэдэг. За би хувь хүний хөгжил, өөрийгөө хэрхэн яаж хөгжүүлэх талаар өөрийнхөө сурсан мэдсэн мэдлэгээ бусдаа хуваалцаад явах зорилгоор блогоо эхлүүлээд удаагүй явж байгаа. Хэрвээ та subscribe дарж амжаагүй бол subscribe дараад notification гэсэн хонхны зурган дээр дараад тэгээд миний сувагтай нэгдээд үргэлж цаашдын шинэ видеонуудтай маань хамт байгаарай гэж хүсмээрээ. За ингээд видео руугаа орцгоё. Та өөрийгөө ямар арьстай хүн гэдгийг мэдэж амжилсан уу гэдэг асуултаар видеогоо эхлүүлэе гэж бодлоо. Өөрийгөө хөгжөөл, өөрийгөө юу гэдэг те тархиа хөгжөөл, тархиа дасгалжуул гэд байн дотроосоо яриад авах биш, бас гаднаасаа дотроосоо зэрэг яриад хөгжөд явцгаая гэж бодлоо. Хүмүүс ерөнхийдөө хар, шар, бор гэл арьстай байдаг хэрнээсээ яг нөгөө арьсныхаа тооныг ерөөсөө бид нар мэдтгүү яваад идэм билээ. Тэгвэл та өөрийнхөө арьсны суур өнгийг мэддэг үү? Арьсныхаа тооныг мэдтгүү те. Би бол сүүл мэдэж авсан. Урд нь бараг 30 хүртлээ өөрийнхөө бараг арьсны тооныг мэдээгүй явж исэн. Энэ бол эмэгтэй хүн гэлтгүй хүн болгоны мэдчих ёстой. Бүр заавал мэдчих ёстой зүйл юм бэлээ. Хүн арьсныхаа тооныг мэдчихэж хувцас зөв сонгоно, мейкап төрлөө өсний засалт хүртэл яг тэгэж тэрийгэ дагаж зөв сонгогдож ирдэг. Яаж арьсныхаа тооныг мэдэх вэ гэвэл хэд хэдэн аргаар мэдэж болно. За эхний арга нь вайны суц гэж ярьдаг те. Энэ вайныхаа суцыг гэрэл ер нь цонхны дэргэд очиж агаад за вайныхаа суцыг ингээ харах нэ. Илүү purple гүн хөх байвал та cool тоонтой. За илүү green байвал ногоон байвал цайвар ногоон ч юм уу байвал та warm тоонтой ах нэ. За зарим хүмүүсийнх ногоон цэнхэр purple ингээд яг хосолсон байж байдаг. За тэгвэл та natural тоонтой байх нь. За ийм төрлийн хүмүүс л хацтай хүмүүс гэж ярьдаг. Бүх төрлийн өнгө, бүх төрлийн хувцас цохино гэсэн үг. За вайныхаа суцыг хараад мэдэж авах жоохон хэцүү байвал хумсныхаа өнгийг бас харж болно. За хумсны өнгө чинь цайвар ягаан илүү оранж тал руугаа байвал та warm тоонтой. За илүү ягаан, гүн ягаан ч юм уу улаан тал руугаа байвал cool тоонтой гэж бас үздэг. Ингээд ч мэдэж чадахгүй байвал дараагийн арга нь тэгвэл зүгээр ийм хоосон бичгийн цаас аваад бичгийн цаасаа хөзөөнийхөө ойролцоо ингээ бариад ингээд бариад үзэхээр таны хөзөөний арьс цааснасаа хэр ялгарч байна? Шаргал тал руугаа байна уу? Эсвэл цайвар тал руугаа ялгарч байна уу гэдгээр тодорхойлох нь байна бас. За цайвар тал руугаа ялгарч байвал та warm тоонтой. За шаргалтэй илүү тийм улбар шар тал руугаа байвал та cool тоонтой гэж үзэж болох нэ. Яагаад энийг мэдэх гээд байгаа юм бэ гэвэл зарим үед ингээд та нүрээ аягүй гоё бодцсон ингээл аягүй гоё харагдаж байгаад ингээ хувцас өмссөний дараа нэг л сонь ингээл царай гэж дараад идэх те. Зарим өнгийн хувцснууд яагаад гэвэл тань тохирохгүй өнгө учраас таны царайг бүр илүү дарж бараан туулж илүү хөвшин ч юм уу харагдуулах боломжтой байд юм байна л да. Тэгэхээр арьсныхаа өнгийг мэдэж аавна гэдэг чинь яг хүн болгоны хамгийн ихний гоё харагдах суурь нь байх нэ. Арьсныхаа өнгийг мэдэж аваад тооныг мэдэж авсныхаа дараа хувцас сонгож авахд бас тустай байдаг. За ямар өнгийг тэгвэл cool хүйтэн өнгө гэдэг вэ гэвэл ногоон, цэнхэр, purple төрлийн өнгөнүүдийг cool өнгө гэдэг байх нэ. Тэгвэл warm өнгө талдаа red, улаан, orange, шар өнгө тал руу тэр төрлийн өнгөнүүдийг бид нэр warm өнгө, дулаан өнгө гэж нэрлэдэг байх нь л дээ. За хэрвээ та warm тоонтой скинтэй бол дулаан өнгийн хувцас голцоо өмсөх нь байна. За cool тоон скинтэй бол илүү cool color өмсвөл таныг илүү
одоо зөв төрхтэй зөв харагдуулах нэ гэсэн үг. Арьсныхаа тооныг мэдсэний дараа та хүснийхаа өнгө те одоо жишээ нь кремнийхаа өнгө, мейкапныхаа өнгө, хувцсны өнгө бүх юмаа сонгох чадвартай болно гэсэн үг. За миний хувьд бол би цайвар төрлийн хувцснууд өмсдөг. Яаж ч бараа хувцс өмсгөр миний царайг илүү дараад намайг нэг тийм жоох овртой харагдуулаад байдаг. Миний хувцсны өнгөнүүд бол ерөнхийдөө ийм цайвар төрлийн хувцснууд, тэгээ бэж өнгийн хувцснуудыг би төлхөө өмсдөг. За тэгээд янз янзын өнгөнүүдийн хувцснууд өмснө. Гэхдээ голцоо ер нь цайвар өнгө талдаа өмсдөг. Одоо хар ч юм уу те яг тас хар гэх юм бол бас нэх их тийм их байхгүй. Гэхдээ нэг хар дресс те ганц хоёр хар дресс байдаг. За минимализм сурж байхдаа би яг энэ арьсны тон те хүн яг хувцсныхаа өнгийг материалыг яаж сонгох талаар сурж ирсэн. Өрснөхийн дараа хувцсандаа багтдаг болчоод яг энэ минимализм те хувцсны дизайн энтрээ ярихгүй бол би тэгтээ нэх амар дизайнер тийм амар боловсралтай биш л дээ. Гэхдээ яг ингээд минимализм гэдэг чинь зөвхөн хар цагаан хувцас өмснө гэсэн үг биш юм байна гэдгийг би яг сураад явж байхдаа ойлгосон. Энэ талаараа угаасаа дараа видеонуудаа ингээд цэгцтэй оруулаад явна. Тэгээд хэдүүлээ өнөөдөр skin tone мэдэж авлаа. Яг энэ хэсгийн арьс ер нь их өөрчлөгддөг гэсэн. Тэгэхээр яг энэ хэсгийн арьс чинь чиний яг арьсны өнгө гэж яриад байгаа. За арьсны өнгөнийхөө дараа энэ одоо хэдүүлээ өнөөдөр ярьдаг гэсэн үг бол арьсны суур өнгө байхгүй юу? Одоо undertone гэж ярьдаг те. Айгуу зөв төрхтэй, зөв ингээд нөөрэ будцсан хэрнээсээ яг ингээд одоо яг тохирсон өнгийнхоо ямиг одоо мейкап ч юм уу, уруулын будгаа ч юм уу хүн хэрэглэхгүй болохоор ялтчгүй тийм цаанаасаа царай дарцсан харагддаг. Одоо жишээ нь өнөөдөр би ингээд нарны тос түрхээд нэх айхтар юу яагааг байгаа. Нүүрэндээ крем түрхээг байгаа. Яагаад вэ гэвэл би нөгөө цайруулах маск хэрэглээдсэн чинь миний нүүр цайраад кремнүүд маань бүгдээрээ бордцсон. Тэрийгэ мэдэхгүй би ингээд нөгөө бор кремээ түрхээд видео хийгээд байсан чинь сүүлийнхаа видеон дээрээс би ингээд сүүлийнхаа видеог үзсэн чинь нэг л сонин царай алдсан харагдаад заахгүй нэг тийм нэг сэг төрх харагдаадсан. Тэгээд яг ингээд кремнүүдээ ингээд түрхээд үзсэн чинь яалтчгүй бүр амар бордцсон миний кремнүүд. Тэгэхээр ингээд нөөрэ будахгүй зүгээр нарны тусаа түрхсэн байгаа. Тэгээ одоо өнөөдөр хангаа харахаар миний нөр шал өөр харагдаж байгаа сте. Яг энэ видеон дээр гэх юм бол би яг нэг тийм нэг жоохон ядарсан сэг яг ингээд нэг буруу юмнуудаа бүгдийг ингээд сонгоод одоо тэгэхээр өнөөдөр би ингээд нөөрэ будахгүй зөвхөн ингээд хөмсгөө бодоод нүдээ будцсан. Тэгэл одоо ингээд миний арьс өнөөдөр арай илүү natural харагдаж байгаа. Тэгэхээр арьсныхаа өнгийг мэдэж аваад арьсныхаа өнгө нь тохирсон өнгийн бүтээгдэхүүн сонгоно гэдэг чинь бас маш чухал юм байна. Та хэд маань ч гэсэндээ skin tone мэдэж аваад за тэгээ хувцсныхаа өнгийг, мейкапныхаа өнгийг би дараагийн видеогоор дараа нүүрнийхээ кремийг сонгохдоо одоо би дэлгүүр явж шинэ крем сонгох ажилтаа болчихж байгаа байхгүй юу. Тэгээ яг нүүрнийхээ кремүүдийг сонгохдоо бас тэрүүгээрээ видео хийж оруулна. Нүүрний крем өдр бид нар чинь ингээл очил 21 гэж авчдаг ш тэ 21-ийг авъя. За тэрийг авчи 21 л төрхтэй юм чи 21 л авчи гэж авчдаг. Яг 21 чинь дотроо бас зөндөө төрөл байдаг. Тийм болохоор кремээ сонгохдоо бас та хэдэд яаж кремээ сонгохоо харуулна. За тэгээд хэрвээ хин нэг skin tone мэдээгүй явж исэн бол баг ч гэсэн тусалсан байх гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ skin tone мэдэж аваад арьсныхаа суур өнгийг мэдэж аваад хувцас сонгохдоо одоо өөртөө тохирсон зөв тэр өнгийн хувцснуудыг сонгож аваарай гэж хэлмээрэн. За тэгээд өнөөдрийнхөө видеог энэ хүрээд ингээд дуусгая. Дараагийнхаа видеогоор дахин уулзтлаа. Түр баяртай.